За сайн байцгаана уу? Favorite байна. За бүгдэнд нь шинэ оны минь төргий. Шинэ он гараад ерөөсөө шинэ бичлэг хийгээгүй маш их удлаа. Тэгээд надад бас хувийн асуудлууд бас гинтийн зүйлсүүд амьдралд маань тохиолдоод тэгээд ерөнхийдөө төр хугацаанд уншлагаа хийж ерөөсөө чадаагүй. Тэгээд ерөнхийдөө одооноос ингээд тогтмол ингээд амжилтыг оруулаад явбал их гоё лээ. Би тэгэл нэг гинт алгуулж тэгэл орж ирээд л хаар та нараас айгүй гайхдаг байхаа байхгүй. Тэгээд би бас ер нь энэ жилээс юу яа гэж бодоод байгаа. Яг энэ одоо чаналаа тий. Одоо өөрийнхөө энэ мэргийн сувгийг айгүй сайхан хөгжүүлэе гэж ер нь хичээ гэсэн ер нь бодолтой байгаа. Би өмнө нь бол ер нь жоохон хобби маягаар бол хийдэг байсан. Тэгээ одоо нэлийн ийм юу байдлаар тий ийм жоохон зорилготой маягаар суваг хөтлөө яваа гэж бодож байгаа. Тэгээд бас ингээд юу яг ийм намайг үнэхээр сонсдог тий тэмцдэг хүмүүстэй ингээд membership бид нар гаргадаг. Тэгээ гоё ингээд царайгаа тэр харуулж ярьдаг ч юм уу. Тэгээ иймэрхүү байдлаар ер нь шинэ зүйлсүүд ингээд хий гэж ингээд бодож байгаа. Тэгээд иймэрхүү байна. 2026 онд бол ийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд өнөөдөр болохоор би 2026 оны одоо төлөв байдал ямархуу байхаар байна вэ гэсэн ийм сэдвүүтэй мэргэний. За тэгээд сонголт нь болохоор 3 сонголтоор тэгээд сонголтын картуудаа гаргаж ирье. За эхний групп. За хоёрдугаар групп. Хоёрдугаар групп. За гуравдугаар групп. За гуравдугаар групп. За ингээ 3 групптэй туршлага хийнэ. За эндээс ингэж харж байгаа таалагдж байгаа. Түр сонгоод уншлагаа хийнэ. За тэгээд энэ 2026 он болохоор ерөнхийдөө нэгийн тоотой жил гэж явж байгаа. Тэгээд коллектив энергийнх нь нумеролог гэдээ байдаг. Тэгээд тоон шинжлэх ухаанаар болохоор нэгийн тоотой жил болж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө хүмүүсийн амьдрал ер нь шинэ зүйлсүүд эхэлж байгаа. Тэгээд дараагийн 9 жилээ одоо ямар байх уу, яах уу, ийх үү гэдэг нь бол тэ ямар үр тарих уу гэдэг нь бол энэ жилтэй бол ингээд шууд холбоотой байгаа. Ингээд амьдралдаа цаашаа ямар одоо дүр төрхийг ингэж бүтээх юм те дараагийн 9 жил нь ямар байх юм бэ гэсэн. Ер нь нэлээд юм одоо юу жил байгаа. Одоо морь жилж гарч байгаа аюу их тийм хөдөлгөөнтэй. За тэгээд хүмүүс маш их зүйлсүүд ингээд өрнсөн, шин боломжууд гарч ирсэн. За тэгээд хүн өөрийнхөө одоо энэ могод жил чинь 9 сартай жилдээ ингээд давхцаж дуусч байгаа болохоор нэлийн одоо хүнд жил бол байсан байгаа болов уу гэж бодож байна. 2025 оны хувьд одоо миний надад ч гэсэндээ бас нэлээдгүй одоо дотоодд маань илүү олон зүйлсүүд ингээд болж исэн. За ийм үйл явдлууд бол болсон байгаа. За тэгээд энэ одоо хүнд энерги одоо нэг сар гарны дараа бол ингээд сайхан сулраад тэгээд гоё моржил ирэх гээд байгаа. За нэг иймэрхүү зүйлсүүд бол ерөнхийдөө энергийн түвшинд бол болоод байгаа. За тэгээд одоо хэдүүлээ та нарынхаа 2026 он ерөнхийдөө ямар хөө төлөвтэй жил болохоор байна вэ гэдгийг харцгаая. За тэгээд энэ дээр болохоор би энэ кристаллыг тавья гэж бодож байна. Энэ clear quartz гэдэг. За тэгээд энэ дээр болохоор би энийг тавья гэж боддیں۔ За энэ дээр болохоор энийг тавьчих гэж бодож байна. За ингээд харж агаад эхний групп маань болохоор going with the flow гэдэг энэ урсгалаад байгаа явдаг гэсэн юм усны зурагтай юм карт. За тэгээ юм clear quartz гэдэг чулуу байна. За хоёрдугаар групп болохоор moment to moment буюу одоо энэ чинь болохоор тухайн агшнаас тухайн агшнд гэж одоо монголоор орчуулах юм тий. За ийм одоо хүний зурагтай тий. Ийм карт байна. Ийм гоёмлог карт. За тэгээд чулуун болохоор ийм чулуу. За 3 групп болохоор энэ abundance гэсэн ийм сахалтай эрхтэйгийн зурагтай тий. Мэд баялаг гэсэн утгатай монгол үг байна. За тэгээд чулуун болохоор энэ чулуу.
За та нар маань харж агаад группээ сонгоно. За болсон бол төлөө 2-р группээс. Ингээ 1-р группээс онцлог эхэлнэ. За 1-р группийн маань энэ Go with the flow гэсэн юм картыг бол сонгосон байна. За тэгэхээр энэ болохоор ер нь бол Ace of Cups гэсэн энэ хөдөлтөй үлддэг. Одоо Ace of Cups гэдэг өдрийг бол мэдчихэж тийм миний одоо шанал үзэж байгаа хүмүүс бол ерөнхийдөө tarot card-ны утга зан нэршлүүдийг ерөнхийдөө мэддэг болсон баха. За тэгээд энэ болохоор ерөнхийдөө цаашийн эхлэл за тэгээд цаашийн эхлэлдээ яг ингээд чин сэтгэлээсээ одоо хүний зүрх сэтгэлээсээ ингээ өгсөн зүйлсээ ингээ эхлүүлж байгаа. За тэгээд тийм учраас ингээд зүрх сэтгэлийнхаа одоо тийм сүнснийхаа дуудлагыг сонсож байгаа. Тийм учраас ингээд энэ хийж байгаа зүйл ингээ араасаа ингээ бүтээл урсаал тийм ингэж явах юм гоё хөнгөн юм одоо гоё зөөлөн гэхүү тийм гоё амар амгалан за ийм жил байх болов гэж бол харагдчих. Нэг тийм одоо ингээ яарсан давшилсан одоо тийм энерги гэхээс илүү айгүй тийм гоё намдуухан зөөлөн за ийм энергийг маань та нар маань сонгож зааш тавьчих. За энэ яаж харагдчих гайгүй шүү. За ингэ тавьчихсан. Одоо бүгд tarot card юу карт байгаа тийм за growth гэсэн карт гарчсан байна. Нэг гэж тийм үү? Growth гэдэг чинь мөн болохоор өсөлт хөгжил гэсэн үг тийм. Тэгээ нэгin таатай бас ингээ карт болохоор айлтдаг. Энэ шинэ нэглүүлж байгаа зүйлээ тий хийснээрээ маш их одоо ингээ сүнсний хөгжил нь уртсаж байгаа, ихсэж байгаа. За ийм үйл явдал болох нь. За тэгээд navigating by the stars гэдэг. За одоохондоо л ерөнхийдөө та нар маань яг нэг тийм харанхуй шүн яваад байгаа юм шиг тий жоохон ингээд хаашаа би өөрөө хаашаа яваад байгаа лээ, юу хийгээд байгаа лээ гэдэг жоохон ядахгүй үдүүлээ. Ингээд яг ингээд 3D физик орчинд ингээд тэр нь ингээд харагдахгүй байгаа. Ийм байдалтай байл тааш байна. Тэгээ portal гэсэн сургаж ирсэн. Тэгээ сая бас 1 сарын 11-нд нэг одоо тий 1 сарын 11-ийн portal бас гарч ирсэн маа. За энэ portal бас та нарын манай амьдралд одоо хүний одоо ингээд амьдралын одоо хүн ингээд амьдралынхаа ингээд ирээдүйн ингээд дүр зургийг хардаг шүү дээ. Яг тиймэрхүү дүр зургуудыг бас ингээд харсан бололтой. За тэгээ тэрнээсээ болоод за би өөрөө одоо ингээд хийе гэсэн иймэрхүү одоо мөрөөдлийг ингээд хийчихэд байгаа юм уу те. Ийм байдлаар харагдаж байна. Тэгээд энэ 2026 онд болохоор яг энэ одоо зүрх сэтгэлийн дуудлага аягүй их дааж явж байгаа. Юмс ингээд тодорхой биш байсан ч те. Хаашаа яваад байгаагаа ингээд сайн одоо мэдгүй байсан ч гэсэндээ ингээд өөрийнхөө тэр vision буюу дүр зураг те энэ ирээдүйн төсөөллөө байгаад төсөөлөлтөө өөрийгөө хөтлүүлээд ингээд явж байгаа юм энэр бол харагдаж байна. За одоо дахиад нэг карт авчих. За энэ картаас үзэж юм. За тэр нь бол нэлээд одоо хүний consciousness буюу юу байдаг штеп. Ухамсараа аягүй их тэлж байгаа. Ухамсарын тэлэлт явагдах энэ жил болох нэ. Маш их одоо олон зорилго мөрөөдлүүдэд биелүүлсэн. Тэгээд ингээд заавал одоо нэг тийм юм баталгаатай зүйлсийн араас явахгүй тий. Тэгээд заавал ч юу гэдэг ингэн тийм гэсэн төлөвлөгөө байхгүй мөртлөө ингээд нэг тийм хүнд зөвхөнд итгэл мөрөөдөл гэсэн юмараа ингээд хөтлүүлээд ингэж явж байгаа. Ийм байдлаар харагдаж байна. Тэгээд эргэн тойрны ч хүмүүс болохоор ингээд наач болох юм уу?
яах юм ингээл тий чи ингээл нэг л их ингээл амар амгалан хүн ингээл байгаад ах юм чи яг болж байгаа юм уу чадж байгаа юм уу болох юм уу наадах чинь ч гэдэг юм уу тий иймэрхүү байдлаар ингээд чиний ингээд та нарын маань ингээд потенциалтай ингээд эргэлзэх бас хүмүүс ингээд ойр дотныхоо ингээд байхаар бол харагдчихна. Одоо наачаа ингээд болох юм уу да ингээд хийгээл ийм одоо гой юм яриалаад наачаа болох ч юм уу гэж байгаа тий. Иймэрхүү бас ингээд энерги бол байна. Гэхдээ энэ дээр ингээд битгий одоо юу гэдэг бууж өгөөрэй тий. Яг ингээд өөрийнхөө яг энэ харж байгаа энэ вишнийг л ингээд дагаад ингээд яваарай гэсэн. Юмс ингээд заавалч ингээд тодорхой бас ингээд байхгүй байд ингээд болно. Тэгээ угаасаа ингээд тодорхой байхгүй байж ингээд чи бас энэ зүйлс ингээд хүрэх учраас битгий одоо юу гараа тий. Тэр нэгэд санаа зовоорой гэсэн байна. За одоо хэдүүлээ болохоор юу вэ? Ер нь энэ 2026 оны ерөнхий энерги ямар байх юм бэ гэдгийг харъя. Tarot card-насаа. За тийм. Тэгэхээр ингээд high priestess гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө ингээд юу гэсэн үг. Энэ ингээд амьдралтын болж байгаа өрнөж байгаа зүйлсүүд ер нь бол ингээд сахиуснуудаас чинь хийж өгч байгаа зүйлсүүд гэх юм уу? Тийм яг ингээд зөв замналт чинь ингээд оруулах гэдэг байгаа. Ерөн өдийг хүртэл хугацаанд нэлийн одоо ингээд буруу замаар явах нь цаашаа зүгээр аюу хичээлүүд ингээд сурч ирсэн хүмүүс байж магадгүй харагдаж байна. Одоо өөрийнхөө яг ингээд мөрөөдөлтэй хүсэл зорилго амьдралынхаа зорилгоо ингээд биелүүлэхийн тулд хүн ингээд туршлага хуримтлуулад тэрэндээ ингээд одоо мөрөөдөлтөө хүрэх тэр туршлагуудыг хичээлүүдийг ингээд энэ 2025 онд сурж агаад тэгээд яг одоо болохоор яг одоо ингээд та нар бүр яг ингээд бүрэн потенциалаараа гэдэг юм үү яг ингээд өөрийнхөө ингээд сүнсний хүсэл мөрөөдлийг ингээд биелүүлж байгаа амьдралынхаа зорилго руу ингээд орж байгаа алхаж байгаа ийм байдал бол ингээд харагдаж байна. Тийм ч учраас ингээд ерөөсөө хэлсэнслэнтэй ингээд юм ингээд араасаа л ингээд болол бүтээл яваад байна. Ямар ч одоо юу гэдэг та нар ингээд баталгаа байхгүй гэх юм уу? Тийм байдал ингээд зүгээр л ингээд зүрх сэтгэлээ ингээд дагж авч байгаа. Ийм нэр бол бас тайл гарч ирж байна. Tarot card нэр. Тийм Lovers үзүүр, Sun үзүүр. За тэгэхээр бүр яалтчгүй сайн л ярьсан юмуд л гарч ирж байна л да. Бас tarot card нэр тэгээ Sun card бол бас хүний яг сүнстэй холбогдож байдаг тийм. Тэгээ Lovers үзүүр ч өөрөө бас сонголтыг илэрхийлж байдаг. Яг өөрийнхөө одоо юу гэж байгаа би яг юунд хайртай юм би юунд дуртай юм гэдэг гээ боцны үндсэн дээр хийж байгаа сонголтыг илэрхийлж байгаа. За high priestess гэхээр одоо зүүн совин тийм мэдрэмж сахиус тэнгэрүүдээс ирж байгаа одоо тэр чиглүүлэгч байдаг юм те яг нэг хүний gut feeling гэж ярьдаг шүү дээ. Тэрийг ингэж илэрхийлж байдаг. За тэгэхээр энэ 2026 он бол та нарын маань хувьд маш одоо гайхалтай. Яг ийм хүний өөрийнхөө одоо явъя те үнэхээр л одоо юу гэдэг юм багада тийм зүйл хүсэж исэн юм зүйл бодож исэн гэвэл яг тэрүүгээр ингэж амьдарч чадж байгаа. Ийм энерги бол харагдаж байна. Тийм маш амжилттай байна. Ягаад гэх юм бол одоо яг үнэхээр л хийх ёстой зүйлсээ те meant to be гэж ярьдаг шүү дээ гэдэг. Одоо энэ дунд зайны ханаа ч юм уу те их хөдөлгөөний төлөв олоогүй байгаа хүмүүс байгаа юм бол яг тэрийг тэр хүний олдог ч юм уу те. Тэгээ энэ хүнтэйгээ ингээл олоод энэ хүнтэйг ингээ уулзаад ингээ явж исэн чинь ингээл араараас сайхан зүйлсүүд тохиолдоод үр хөвгтөө олоод гэр оронтой олоод ч гэдэг юм уу те. Өсчээс ажил карьертай болоод ч гэдэг юм уу. Ерөөс ингээл амьдралаа ингээд цоо шинээр ингээд юу яаж байгаа. Яг ингээд цоо шинэ өөрийнхөө яг хүсэжсэн амьдралаа ингээд бүтээж байгаа юм нэрийг бол харагдаж байна. Зя одоо болохоор 2026 онд тий одоо энэ 2026 онд та нарын маань урд ямар сорилт гарч ирэх вэ? Ямар хичээл гарч ирэх вэ гэдэг харъя. Ер нь бол том зургаараа бол маш юм одоо гоё гайхалтай үгүй энэ жил байна. За тэгэхээр юу яана гэсэн чинь за юу яах вэ гэсэн чинь сорил гэсэн чинь болохоор full card буруугаас гарч ирээд page of wands, four of wands зэрэг гарч ирсэн. За дандаа wand-ийн энерги за тэгээд шинэ эхлэл одоо risk гэхүү те одоо эрсдлээс их жоохон ингээд айгаад байгаа юм гээд байгаа. Түрүүнд ярьсан тийм ингээд жоохон ингээд эргэн тойрныхан болгон бас ингээд өөртөө хэрэгэлзэг бас ингээд илэрхийлж болно. Яг гэх юм бол таны амьдрал одоо ингээд юу ч тодорхой биш байгаа яг одоо 1-р сарын хувьд гэх юм уу. За тэгэнгүүт ингээд цаашаагаа би одоо ингээд яах нь ингээд тодорхой биш байтал би ингээд яаж ингээд одоо энэ ингээд зүйлийг ингээд эхлүүлэх юм бэ ч гэдэг юм уу тийм.
Иймэрхүү одоо юу гэдэг эрсдэл хийх юм зориг тий юм зориг одоо ийм зүйлсүүд тэгж ингээд юу харагдаж байна. Чаленж хийхээр харагдаж байна. Тийм. Ингээд яг ингээд жоохон хүүхэд шиг тий яг ингээд дөнгөж одоо ихээс мэдлж байгаа жоохон хүүхэд гэх юм уу яг ингээд багада юу гэж бодож байсан яаж хийжсэн тий яг ингээд түүний одоо энэ амьдралдаа ингээд хүн чинь нэг зүйлсээ одоо сүнсээ даалгавар гэж байгаа шүү дээ тий би одоо ийм зүйлсүүдийг сураад одоо энэ орчиндөө нийгэмдээ ийм зүйлсүүдийг хийж өгөөд өөрийнхөө хувьд ийм зүйлсүүдийг сураад юу ингэ явъя гэдэг тий ийм зорилго руугаа ингээд явах ингээд риск ингээ хийхин тулд юу гэдгийг өдийг хүртэл ингээ босгож ирсэн карьераа орхих байдаг ч юм уу тий эсвэл өдийг хүртэл ингээд итгэж найдаж байсан ч юм уу эсвэл ингээд өөрийнхөө ингээ тий бүтээж ботгосон бүх зүйлийг ингээд орхих гэх юм уу иймэрхүү одоо шинжилэлт өөрчлөлтийг бол яг ингээд өөрийнхөө дотоодоос ингээд гарч иж байгаа тий таны одоо ингээд юу гэдэг энийг ингээл бодхоор л ингээл хүн ингээл хүсэл мөрөөдлөө ингээд бодхоор ингээд нүдэн гэлсаад байдаг шүү дээ. Яг тэр юмсэг тэр хүсэл мөрөөдлөө ингээд дагаж чадах тийм рисктэй эрсдлээ ингээд гаргаж чадахгүй гэсэн ийм одоо чаленж бол гарч ирнэ гэж байна. Тийм тэгээд та ингээд өөртөө итгэсний дараагаар болохоор ингээд бүх хүмүүс ингээд таныг бол ингээд дэмжих болно. Тийм тэгээд тийм болохоор эхлээ та өөртөө ингээд итгэж чадахгүй өөрөө тэр эрсдэлтэй тэр одоо адал явдлыг эрэлхийлж чадах уу? Ер нь энэ группийг сонгосон хүмүүс маань аюу тийм нэг юм одоо буйр суурьтай гэх юм. Тим хүмүүс байгаа юм шиг байна. Аюу тийм practical тийм хүмүүс байж магадгүй харагдаж байна. Ер нь ингээд альва ингээд юу тий одоо шийдвэр гаргахтаа ч юм уу ер нь жоох ингээд баталгаатай нотлохотой тий логик зүйлсүүд аюу их ингээд хүсдэг ч юм уу тий юу гэдэг хин нэг ингээд танд хайртай гэж хэллээ гэж бодоход болохоор тэгээ чи надад хайртай гэсэн юм бол тэгээд одоо хайртныг одоо хаана би одоо хосоо үрч яхан ч гэдэг юм уу тэгээд тиймэрхүү маягийн жоохон одоо амьдралын юм одоо хэм маягтай юм уу тийм байсан бол тэр чин бол энэ 2026 онд бол бүр ингээд оронгороо бол өөрчлөгдөхийг бол ингээд харуу арчсан цаанаас ингээд шаарддаг юм байна. Аливаа юмс гэдэг ингээд заавалч ингээд баталгаа нотлохоотой байх ингээд шаардлагагүй зүгээр хүнд хүсэл зориг тэмүүлэл одоо мөрөөдөл гэдэг зүйл ингээд байхад бол бүх зүйлсэл ингээд болд юм аа гэдэг ингээд харуулах ийм жил болох нэ. Тэгээд тийм ч учраас ингээд заавалч одоо юу гэдэг ийм байна, тийм байна гэсэн одоо ийм одоо баригдмал юм сэтгэхүүгээс биш одоо ингээл за би одоо энийг хийгээд үзье алдвал тэр үлээ замуул тэр үлээ гэсэн тий би үнэхээр л нэг хүсэж байгаа юм чи одоо яалтай хэлээд гэсэн энэ одоо үндснээр ингээд амьдралдаа ингээд хандснаа маш их юм хөгжил өсөлт бол ингэж авч харагдаж байна. За одоо энэ 2026 онд ирэх одоо Аз ивэл юу вэ гэдгийг харъя. 2026 онд тий Аз ивэл юу вэ? За нөгөө нэг юу л юм л та одоо маш одоо өөрийгөө л ингэж тэр чигээр ингээ өөрчилж байгаа байдал харагдаж байна. Трансформашн тий сайн хэлсэн тий маш юм одоо практик ямар нэгэн зүйл одоо тий эрслийг дандаа тооцдог байсан бол тий тэрийг ингээ болоод маш ингээ эрсдэл гаргаж ингээ амьдралдаа үзэх ч юм уу тий нэг удаа тий үгүй бүх байр маяг юу гэдэг өөрийнхөө төгслийг зараад өөр тийшний амьдарч үзэхээр явах ч юм уу эсвэл одоо юу гэдэг Everest camp руу явдаг ч юм уу тий замдгүй юу ч гэсэн л ингээ айгуу тийм эрсдэлтэй тэгтээ ингээ өмнө ингээ хийж үзээгүй тийм одоо том туршлагыг бол ингээд гаргах нэ. За тийм аялал маялал байж болно. Тэг ганцаараа эсвэл юу гэдэг өмнө ингээл эрслээ тооцоол юусаа ингээд аялж чаддаг байсан бол энэ удаа за над тамаагүй би зүгээр ингээд өрөвч өрөөл явчих гэсэн юм даа ингээ ганцаараа аялье гэж бодцоо ч юм уу. Тэгснэр ингээд таны хувьд ингээ өөрийгөө бол ингээ дэлхийг харах те амьдралыг харах ингээ өнцгсөн ингээ шаал өөр болноо гэдэг тийм. Тийм ингээ дэлхийдээ илүү ойртож байгаа ч гэдэг юм уу тийм. Тийм нэр болчихсон. За тийм байна. Тэгээд өмнө нь ингээд та болохоор өмнө ингээд эрслийг ингээд тооцоол тий. За одоо ингээд байж болох ингээд хамгийн зөв шийдвэрийг гаргаад ингээд амьдраад хаад нэг л тийм ингээд сэтгэл хангалуун биш байгаад гэсэн байна. Нэг л ингээд би уг нь ингээд хийхийг одоо юу гэдэг юм надад ингээд диплом тий яг ингээд юу гэдэг юм
байр орон, гэр орон, аав ээж, тэг гэр бүлтэй юу гэдэг бүх юм байна. Гэхдээ миний ингээл дотор нэг юм л ингээл дутаад байна гэдэг мөнгө сөрөг тий. Бүхэл юмнууд байна. Тэг яагаад ингэж би юм байгаад байгаа юм бол гэдгийнхаа учрыг л өргөдөг олно нэ. Ер нь бол тэр чинь тэгэл ерөөсөө сүнснийхаа дуудлагаар ингээ явахгүй болохоор л хүн дотроос нэг тийм одоо би ингээл ажиллаад байдаг амьдрал байдаг тий. Би яг ингээд юу яахын тулд ингээ амьдраад байгаа гэдгийг ойлгохгүй ч юм уу тий. Тэгээд яваад исэн бол энэ одоо 2026 онд бол энд нь өөрчлөгдөөд ер нь бол юу байна л гэж яах гэж ингээ амьдраад байгаа юм тий. Би өөрийн цаашдаа яах юм ийх юм тий. Дараагийн 9 жил ямар байх юм гэдэг юм уу. Өөрийгөө цоошин нэр ингэж дахин төрүүлж байгаа юм нэрэг бол харагдчихна. Өмнөхтэй яг ингээд өмнөх одоо таны ингээд толбор байгаа шүү дээ. Тэр бол ингээд бүр яг ингээд үүргээ одоо 100% хангалттай гүйцэтгээд тэгээ та тэрнээсээ дараагийн чат руугаа явах ингээд тэгээ өөрийгөө дахиад ингээд шинжлэх гэх юм уу. Ийм цаг хугацаанд л ирчээл байгаа юм байна л да тийм. Тэгээ эн чинь бол яг ингээд ер нь бол тэгэл яг сүнсний дуудлагаараа амьдрах эхлэл чинь л ерөөсөө таны энэ жилийн одоо азив хэлэхгүй тийм юм байна. За одоо болохоор энэ жилд танд ямар зөвлөгөө хэрэгтэй вэ гэдгийг харъя. 2026 онд нэгдүгээр бүртгий сонгосон хүмүүс ямар одоо зөвлөгөө хэрэгтэй вэ гэдгийг харъя. За тэгэхээр ерөөсөө юу л гэж байна уу? Ямар нэгэн зүйл ингээл хиймээр санагдах юм бол одоо санаа манаа тий төрөх юм бол шууд л ингээл барьж аваад ингээл хийгэрээ гэдэг чинь ерөөсөө ингээ хэнийг ч хүлээх хэрэггүй, удаанч бодох хэрэггүй тий. Шууд ингээл барьж аваад хийх хэрэгтэй. За тэр нь болохоор ингээд илүү ингээд ажил карьераа өөрчлөе гэжсэн хүмүүс яаж магадгүй юм шиг харагдаж байна. Тийм илүү ажил карьертай холбоотой эсвэл ингээд шин туршлага хуримтлуулъя гэдэг юм уу тий. Иймэрхүү бодолтой ч юм уу эсвэл хоббигоо ингээд ажил хэрэг болгоё гэж бодож исэн хүмүүс бас байж болно. За тийм л юм бол юу ч гэсэн ингээд ямар нэгэн тиймэрхүү одоо ажлын талаар иймэрхүү санаа оноо ч юм уу эсвэл ингээд юу гэдэг зүгээр л ингээд уулан гараа гэж бодож байсан ч юм уу тий. Одоо өмнө дандаа тэгж боддог байсан. Гэтэ хизээч хийж чаддгүй байсан ч юм уу тий. Тийм байвал энэ жил зүгээр би яг тэр одоо санаа төдий гэтэ хийж гүйцэтгүүлээгүй тий. Тэр бүх зүйлсүүдээ ингээд гүйцээгээд ингээд яваарэ гэдэг чинь бити цаг алдаарай. Тэгэх юм бол тэр одоо өмнө ингээд хий гэж бодож исэн зүйлсүүдээ ингээд хийгээд үзтэл тэр дунд ингээд та өөрийнхөө яг юу гэдэг яг өөрт ингээд хэрэгтэй байсан зүйлээ олох ч юм уу тийм. Маш гоё ингээд хоббигоо одоо юу гэдэг зураг зуръя ч юм уу эсвэл ингээд хөгжим тоглолт суръя гэж боддог байсан бол зүгээр тэрийг нэг хийгээд үзтээ тэгээд тэр нь ингээд бүр ингээд дурлах ч юм уу. Саяхан бас нэг тэр санд орчлаа ингээд Netflix дээр лавгчр гэдэг дээ шүү дээ. Нэг юугаар ороод исэн. Солонгосын Physical Asia гэж шоунд ороод исэн тийм Монголын төлөвлөлд ороод исэн. Тэр ахын нэг гэрийнхэн дээр гэрт нь ингээд зочилд очдаг тэр дугаар Netflix дээр орсон. Тэгээд үзсэн чинь болохоор эхнэр нь тэр ахтай ингээд уулзраад тэгээд 25 тайгаасаа билүү 26 тайгаасаа авахуулаад ингээд циркийн урлагаар ингээд чичээлсээр байгаа. Тэгээд бүр амар лаг болсон. Тэгээд бүр ингээд хүртөөгөө хамтдаа ингээд циркийн хөтөлбөр үзүүлэх авахгүй. Яг тэрэн шиг ингээд хүн одоо заавал ч ингээд цэрэгчин болохын тулд ингээд 5 6-аас ч юм уу тийм маш багасаа ингээд маш их одоо олон цагийг хөдөлмөрлж байгаад ингээд цэрэгчин болдог гэсэн ойлголттой байдаг ч тийм хүмүүс. Тэгтэл тэр эмэгтэй ингээд тийм нөхөртөөгөө ингээд уулзраад тэгээд бүр аль үшээ ингээд би одоо том хүн болсныхаа дараа ингээд цэрэгчин болсон байгаа байхгүй. Яг тэрэн шиг тийм ингээд амьдрал ингээд юу байдгаа нэг тийм одоо заавалчгүй юм ингээл одоо юу гэдэг юм багасаа л одоо би тэрэл мэрэгчлэр сураагүй юм чи одоо юу гэдэг тэрийг хийж чадахгүй гэх юм тий. Тиймэрхүү юм бол байхгүй гэсэн гэж юм уу тий. За нэг иймэрхүү зөвлөгөө байна. За тэгээд төгсгөл нь болохоор би та нартай сахиусан тийм мессеж тий. Энэ жилийн сахиусан тийм юм бодож авч байвал зүгээр тий. Тэр сахиусан тийм мессежийг харж байвал за түрүүний 28 гарч ирсэн тий. За 28-ны за I'm leader гинэ. За би л лидер хүн гэж за. За ингээд альва зүйлийг ингээд юу хаар альва зүйлд одоо ингээд амжилт гаргахын тулд бид нар ингээд бусад хүмүүстэй ингээд ажиллаж сурах хэрэгтэй гинэ. За бусад хүмүүс ингээд надтай хэрхэн одоо надад ямар одоо
ашиг тусыг өгдөг юм ч гэдэг юм уу. Тэгээд тэрийг ингээд үнэлж чаддаг байх хэрэгтэй гинэ. Өөрийгөө болон бусдыг үнэлж чаддаг байх хэрэгтэй. Тийм тэгэж одоо бусдыг үнэлж чадсанараа ингээд аюуллаг юм одоо compassionate буюу те бусдыг ойлгодог, тэг бусдыг ингээд зоригжуулдаг, тэг бусдыг ингээд юу яадаг те юм одоо цуглуулж чаддаг, баг бүрдүүлж чаддаг ийм хүн болдгоо. Тэгэж ингэж баг бүрдүүлсэн хүн л одоо аливаа зүйлийн одоо ард гардаг амжилт дагуул гарч ирдэг те. Одоо нэг Чингис хаан байж те бидний бол хамгийн сайн мэддгээр бол Чингис хаан ч бол яг тийм хүн байсан маач те. Одоо аливаа одоо хүн ямар одоо ийм скиллтэй тий чадвартай гэхээсээ илүү тэр хүний яг юм юуг нь хардаг. Одоо энэ хүн яг хэр найдвартай хүн, хэр үнэн ч хүн, хэр одоо миний өгсөн даалгаврыг ингээ биелүүлж чадах юм гэдгийг нь тэр хүн ямар одоо чадвартай юм гэхээс илүү тэр хүний одоо зан чанарыг нь хардаг гэсэн юм уу. Тэгэж одоо ингээд зан чанарыг нь харж ингээ бүрдүүлсэн баг нь одоо дэлхийн талыг эзлэхэд ингээ хөргсөн байдаг шиг тий. Ер нь бол одоо энийг ингээд санаж явж байгаа юм бол энэ мөрөөдөл дуул ингээд гоё хүрнэ гэдэг юм болов уу гэж харагдаж байна. За тэгээд маш гоё юм лидер бусдыг ингээд манлайлдаг, дагуулдаг ийм зан чанар бол ингээд байгаа шүү. Тэгээд та нарын маань картын дээр шинэ сан карт гарч ирсэн тийм маш ингээд гоё гэрэлтэж байгаа амжилттай ийм одоо гоё карт гарч ирсэн. За тэгэхээр энийг ингээд сайхан энэ ондоо тий ер нь л ингээд маш их одоо ингээд зүйл ингээд амжуулах тэгээд тгээс нь эхлээд ингээд нэг зүйлийг ингээд маш гоё ингээд том болгож байгаа компани байгуулдаг юм уу тий нэг тиймэрхүү тийм зүйл ингээд харагдаж байна. Тийм ингээд зүгээр санагддгүй байсан зүйлээ ингээд хичээл мэрийгээд байсныхаа дараа бүр ингээд амар ингээд амжилт гаргасан ч юм уу тий одоо энийг ингээд харангуут энэ одоо чинь ингээл ном сум гэж одоо ингээд юу гэж бодъё л да. Ном сум байлаа гэж тийм ингээл ном сумаа ингээл амар сайн ингээд бэлтээлсэн тэнгүүтээ ингээд ном сумаа ингээд харуул тэгээд яг ингээд байгаа одоо ашиг тийм. Тэг ийм одоо дур зураг бол надад харагдаж байна. За тэгээд та нартай ад жаргал амжилт хүсье. Тэгээд энэ удаагийн уншлагын бол ингээд дуслаа. Тэгээд та нартай энэ 2026 онд тэгээд бодож байгаа зорж байгаа бүх зүйлтэй ингээд гоё амжилт гаргаа тэгээд гоё сайхан байгаасаа гэж хүсье. За тэгээд надаас хувийн уншлага гаргахыг хүсэх юм бол бас миний Instagram хаяг руу бас ингээд холбогдож болно. Би ерөөдөө цаг заваараа бас хувийн уншлага бас ингээд өгөөдөл ер нь бол явдаг. Тэгээд бас Instagram хаяг дээрээ бас янз бүрийн одоо иймэрхүү сүнслэг мэдээллүүдийг бас ингээд оруулдаг байгаа. За бүгдээрэнд нь тэгээд амжилт хүсье. Тэгээд баярлалаа. Баяртай. Тэгээд та нартай намайг дэмждэг хүмүүстэй, үздэг хүмүүстэй бүгдэнд нь маш их хайртай шүү. Тэгээд дараагийн имчилгээрээ уулзъя. Баярлалаа. Баяртай. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань уншлагатай зүгтээ мөрөл. За та нар маань энэ хором мөчөөс хором мөчөд гэх юм уу монголоор за ингэж зарчвал хормоос хоромд мөчөөс мөчөд. За ийм одоо утгатай ийм карт гарч ирсэн байна. Момент тийм монголоор. Окей, англиар. За сонгосон чулуун нь болохоор юм байна. За тэгэхээр эндээс болохоор надаа энэ 2025 он та нарын маань болохоор нэг тийм гоё хөнгөн ийм гоё зугаатай, ийм одоо аз жаргалтай, ийм өнгөлөг тий аягүй их зугаалсан, аягүй их одоо аялсан ийм одоо чөлөө цаг ихтэй тий ажил мажил их ингээд тухлуулахгүй байгаа. За ийм нэр бол мэдрэгжийн зургунаас ингээд харахад за та нарын маань 2026 он ямар байх вэ гэдгийг харъя. 2 дугаар группийг сонгосон юм. За surrender гинэ. За тийм байна. Одоо аюу тийм хөнгөнтэй чөлөөтэй гэж хэлсэн нэгээр ялцчих юм одоо ингэстэй тэгстэй гэл одоо юу гэдэг аюу тийм лаг мөрөөдлийн самбар мамбар хийгээл ингээл тэрний ингээл зориул би одоо яг ингээд тэгнэндээ энэ төрөлгөө энэ гаргаагүй. За тийм хүмүүсээр магадгүй зүгээр л би энэ жилийн ингээл амар гоё амарч өнгөрөөнө гэж болж байгаа ч юм тий. Ийм хүмүүсийн группийг сонгосон байгаа гэж харагдаж байна. За хэрвээ ийм биш бол нөгөө хоёр группийг сонгоод үзээрэй. Эндээс бол надад бол тийм одоо энерги бол харагдаж байна. За тэгээд keep going гэнэтгэл ингээл явж хаад ингээд болох байл үүдээ гэсэн тий. Ийм нэр бол байна. Тэгээд бас амьдрал нэг тийм том бас даваа гарч иж магадгүй. Тийм тэгээд
уул шиг тий уул гарч ярьж байгаа учраас. За Seven Sisters гинэ. За энэ жил бусдтай бас өөрийгөө аюу олон нэг өөрийн гэсэн хүрээлэлээ бас олж байгаа хүмүүс байгаа харагдаж байна. Тийм хүрээлэлээ олж өөрийгөө маш их илэрхийлж байгаа. Тэг өөрийгөө сайн илэрхийлснээрээ одоо яг өөрийнхөө юм одоо soul family яг тэр амьдрал нь ингээ хэрэгтэй. Тэгээд тэр хүмүүс ингээ олгоо бас юм хүмүүс байгаа харагдаж байна. За тэгээд эндээс ингээ харангууд онны ордныхон тий энэ группыг сонгосон байж магадгүй. Тэгээд энэ жил бол ер нь бол за болох юм болдгоороо болох байлгүй дээ гэдэг ерөөсөө эсвэл ингээд юу яцсан хүмүүс ээж магадгүй даа. Манифест хийгээд ингээд одоо орхицсон ч юм уу тий юм харагдаж байна. Тэгээ ер нь ингээд одоо энэ 2026 онд ерөөсөө ингээд юм ингээд хүчлэхгүйгээр за тэгээ болох бол ингээд болох байлгүй дээ. Тэ ингээд би ингээд өөрийнхөө урдах тэ ингээд хүнд ингээд гаалахгүй тэ өөрийнхөө зам мөр ингээд хөөгөө явж идэл ингээд надтай очих нэг нь уучраал унчихгүй ингээд тэгэл явах байлгүй дээ гэсэн. Ер нь нэгэн тийм зин гэхүү тэ одоо энийг ингээд харсан ч гэсэн тийм одоо мэдрэгдэж байна. Гэхдээ бас үүнийхээ хажуугаар маш их юм гаалцаа өгтэй тэ одоо тест ингээд тгий гэсэн өөрөөсөө ингээд шаарддаг бүх зүйлээ хийцэн тэгээд бус зүйлийг бол ингээд хорвоо ертөнцид ингээд даатгаж байгаа ийм нэрг бол харагдаж байна. За одоо тарot картнаас ба мэдээлэл авцгаая. За хоёрдугаар бүртгүүл сонгосон хүмүүс юм аа 2026 он ямар байх вэ? За world card гарч ирж байна. Тэгэхээр гоё юм аялж маялж байгаа гэсэн тий гоё ингээд өөр улс орноор аялж байгаа хүмүүс байж магадгүй байна. За маш юм одоо юу байна? Арслангийн орд бас байж магадгүй байна. Яг тийм гал эрчим өндөртэй хүмүүс энэ группыг сонгосон болов гэж харагдаж байна. За тийм байна. Найз нөхдөд айгүй их гарч орж байгаа, ууж идэж байгаа. За ийм хүмүүс бол харагдаж байна. Тэгээ найзуудаараа гоё ингээд аялж маялж байгаа юм уу тий? Яг юм гоё хөрлөлөө олцсон soul family-г ингээ олцсон иймэрхүү хүмүүс бол харагдаж байна. Тэгээ яагаад ингээд энэ хүмүүсээ бас ингээ олж байгаа юм бэ гэхээр та ингээд өөрийгөө айгүй ингээд одоо олцсон хүмүүс байгаа хгүй энэ группыг сонгосон хүмүүсийн маань хувьд 2025 оны хүртэл ерөнхийдөө ингээ маш олон зүйлүүд ингээд амьдралын тий хүнд хэцүү үеүүдийг ерөнхийдөө хажууд нь хүн байхгүй байсан гэсэн ингээд тэрийг ингээд өөрийнхөө хүчинд итгээ тий ингээд даваад гараад ирсэн учраас одоо таны амьдралд хэн байна уу, хэн үлдэнэ үү, хэн явна уу ерөөс ингээ хамаг болсон. Ер нь бол нэлээд одоо юм төлөвшсөн, mature дээ нэг юм одоо төлөвшсөн ийм нэр бол харагдаж байна. Тийм учраас ингээд амьдралд одоо юу гэдэг ямар нэгэн одоо хүнд зүйл гараад ирлээ гэж бодоход тэр нь одоо ингээд нуурч унаал байхгүй тий. Ер нь бол ингээд нэлээд өөрийгөө олцсон, өөрийгөө мэдэрсэн, ойлгоцсон тий. Тийм учраас өөрийгөө маш сайн ингээд бусдад ингээд илэрхийлж чаддаг тэр хэрээр ингээд өөртөө тий яг ингээд тийм хүмүүсийг ингээд татдаг юм нэр бол харагдаж байна. Тэгээ маш гоё юм гоё гэгээлэг маш гоё сар болгүй жил бол болж байгаа харагдаж байна. Та нар минь хувьд сая яг хэлсэнчлэн тий найз нөхдөдөө маш их гоё ингээд зугаалж аялж зугаалж байгаа. Тэгээ гоё ингээд салхи агаар салхинд гарч байгаа аялж байгаа юм тий. Тэгээ маш юм гоё өөртөө ихтэй байгаа юм яг бол харагдаж байна. 2026 онд За энэ болохоор юу энэ жил ирэх одоо юу challenge гоо тий даваа юу вэ гэдгийг харъя. 2026 онд 2 дугаар группыг сонгосон маань challenge даваа юу вэ? За даваа гэх юм бол жоохон ингээ логик тэгээд сэтгэл хөдлөл хоёр нь ингээ жоохон холилдох гээд идэг хүмүүс гэж магадгүй харагдаж байна. Одоо ер нь жоохон ингээ жоохон эмоцоор ингээ юм тандчих гээд идэг гэх юм уу. За тэрийг ерөнхийдөө ингээ балансжуулж ингээ докторжуулж байгаа харагдаж байна. Ер нь жоохон ингээ юм дүрлэлтсэн им хүмүүс байна л да. Нэг ингээл юу гэдэг нэг ингээ хичээл ингэчдэг. Тэгээ уурлал ингээ амар ууралчдаг, уйлал амар уйлчдаг ч юм уу тий.
Тэгээ ер нь жоохон ингээд сэтгэл хөдлөл өөрөө жоохон юм өндөр тий одоо юм асан галзахтай юм энерги харагдаад байна. Тэгэхээр 2026 оны хувьд болохоор энийг ингээд сайхан ингээд балансжуулж сурнаа гэж байна. Тэгээд одоо тэр нь одоо юу гэж байгаа юм бэ гэхээр сэтгэл хөдлөлөө ингээд доктортой баланстай авдардаж сурна гэсэн үг. Одоо ямар нэг амьдрал нь гой зүйл боллоо гэж бодоход тэрийг бүр нэг амар ингээл тий нэр би үеийн дэлхийн хамгийн азтай хүн амар тэгж нэг юм эсвэл ингээл амьдрал нь жоохон хэцүү юм болонгууд л жоохон ч юурах тий яг хүний амьдрал хэцүү юмнууд тохиолдож тийм үед болохоор ингээл амар их сэтгэлээр унаал өөрийгөө хаадаг ч юм уу тий яг юм одоо экстрем биш зүгээр л ингээл за өнөөдөр жоохон мохоо өдрүүлээ өндөр юм өдөр байлаа гэсэн юм одоо юм дундаж тийм нормал байдлыг ингээд савлаад ахарч өрн хүн тох хэцүүтэй тий яг тэрийг ингээд энэ жил ингээд докторжуулж өөрийнхөө дотроос хариултыг олж сурж байгаа. За иймэрхүү энерги бол иймэрхүү зүйлсүүдийг ингээд суралцах жил байх нэ гэж байна. Тэг логик сэтгэл хөдлөл эмоц хоёроо ингээд хамтдаа ингээд ашигладаг ч юм уу. Өмнө нь болохоор зөвхөн логикоо ч юм уу зөвхөн одоо сэтгэл хөдлөлөөр хандаад байдаг гэсэн мэт энэ удаа болохоор за би энэ зүйл мэдэрч дээ энэ хүнээс ингэж энэ гэтээ би одоо ингээд яах юм ингээд яг ингээд тарих зүрх хоёроо ингээд хамтдаа ажиллуулж тэгээ өөрийнхөө дотроос хариултыг олж сурж байгаа ийм энерги харагдаж байна. Энийг бол энэ жил бол сурах хүмүүс байна. За тэгээд 2026 онд ирэх ад ивэл юу вэ гэдгийг харъя. За спортын нэвэлтэй юу вэ гэдгийг харъя. За юу яаны өнгөрсөн одоо хугацаанд одоо шархалж исэн тий ер нь нэлээд юм одоо ер нь аюу тийм ганцаардсан хүмүүс аюу их байх шиг байна. Юу гэдэг яг ингээд аюу хэцүү байгаа үед ингээд яг ингээд туслах болов хамт байх болов гэж бодож исэн хүмүүс нь бүгдээ нүрэ буурсан ч юм уу тийм. Тэгээд ер нь жоохон нэлийн зүрх сэтгэлээ хаацсан. Тэгээд тэрнээсээ болоод ингээд маш юм шийдэмий болсон тийм юмд за одоо би одоо юу гэдэг ингээд шудраг бос ч юм уу тиймэрхүү зүйлсүүдийг ингээд жоохон дуугүй болсон ч юм уу тийм. Ийм байдлаар харж байна. Тэгэхээр танд ингээд одоо ингээд өдийг хүртэл хугацаанд ер нь жоохон ингээд сүнсний гэр бүлээсээ жоохон хоол байгаад байсан хүмүүс юм шиг байна. Ер нь нэлийн ингээд ганцаардаад байсан тий. Тэнгүүд энэ жил бол яг тэр хүмүүсээ л ингээд олох нэ. Тэгээд дээрэс нь ингээд шудрагаас ирнэ гэдэг чинь бас ингээд justice буюу тий шудрагсын үзэр гарч ирсэн. Тэгээд таны ингээд хуурж исэн, зайлж исэн ч юм уу тий ямар нэгэн байдлаар ингээд шүүх цагтаатай холбоотой асуудал өдр байсан бол тэр нь ингээд таны тааж идэг юм. Тий. Ер нь бол ингээд таны амьдралд ингээд гоё юм тэнцвэр баланс шудрагаас ингээд ирэх нэ. Тэгээ сахиуснууд нь бас айгүй их ингээд ууралсан байна. Ингээд таныг ингээд зүрхийг шахалуулсан хүмүүсийг бол ингээд зүгээр өнгөрөөхгүй гэж байна. Тэр хүмүүс ч гэсэн дээр ерөнхийдөө амсах хөстэй зүйлсүүдээ ингээд амснаа. Тэгээ GPT ингээд юу гэдэг вэ? Тэд нартай ингээд зурлах гэж бит ингээд хичээгээрээ тэгээ бид нар ингээд эндээс угаасаа юу болсон ясэснийг мэдж байгаа учраас зохиох арга хэмжээг ингээд авчих болно. Энд зүгээр ингээд сайхан гоё байхад болно. Бид нар ингээд хараа чинь даасан байгаа гэсэн ийм мессежийг бол ингээд өгч байна. Тийм болохоор тийм за 2025 он ч юм уу тэ саяхан ингээд жоохон муухай зүйлсүүд тохиолдсон бол бидний их санаа зовоорой гэж хэлж байна. Энэ ингээд авч ирсэн сэтгэлийн шаргуудын энэ ингээд санаа зовнил муухай зүйлсүүд бол ингээд taken care of тэ бид нар ингээд зохицуулчихнаа гэж бол гарч ирж байна. За энэ 2024 он та нарт маань ямар зөвлөгөө дамжуулж байгаа вэ гэдгийг харах. За За ер нь ингэний ер нь жоохон юу байна одоо энэ группыг сонсон хүмүүс маань жоохон юмны ингээд цаатгыг харахтаа жоохон одоо муу гэхин чайчгийн. За тиймэрхүү одоо юу гэдэг хүний даалт санаа ч юм уу тийм одоо ингээд ярьж байгаа одоо хүн болгоо ингээд нэг тийм шудраг байхгүй шүү дээ ер нь бол тийм шудраг байхгүй тэгэхээр ингээд нэг тийм жоохон санаа муу санаа дээр багтай хүмүүс юм болов
Тийм учраас юу яа гэж та нарыг маань хүн ингээд тий харуулахыг хүссэн зүйлсүүдээ л ерөөдөө ингээд харуулъя. Одоо ингэж энэ гэж байгаа байхгүй. Ингээд хүмүүс ингээд нүд нь ингээд анилтаа байхгүй ингээд харахгүй тий. Тэгсэн мөртлөө ингээд энэ ингээд 3 дахь миллиметр нэгтсэн. Тэгэхээр ер нь таахан энэ 3 дугаар миллиметр дээр жоох ингээд анхаарнаа. Хүн ингээд тань ингээд хайртай дуртай тий сайхан зүйлсүүд ингээд хэлж болно тий. Тэг яг тэр ингээд үнэс сэтгэлийнх үү гэдгийг ингээд юу байна жоохон хуцтай ингээд бодож зэрэг гэдэг чинь. Тэгээ юмс ингээд харагдаж байгаа шиг ингээд байдаггүй. Танд ингээд маш ээлдэг хандаад байгаа тий. Үнэхээр танд ингээд үнэхээр гоё ингээд хандж байгаа. Тиймэрхүү хүмүүс бас ингээд итгэж болохгүй хүмүүс гэж бас ингээд байдаг юм шүү гэдэг чинь. Тэг юм ингээд өнгөн талаас нь биш тий. Жоохон ингээд гүн гүнзгий байдлаар ингээд хараарай. Инээрэг тий тиймэрхүү зүйлсөө 150 3 дахь миллиметр гэдэг юм. Тиймэрхүү зүйлсүүдтэй ингээд итгээрэй. Тэгээд дээрээс нь болохоор энэ гоё галцоогоо бити ингээд бусдаар ингээд унтраалах ингээд зөвшөөрөөрэй гэдэг тийм. Энэ гоё ингээд зүрхэн ингээд гарсан тий гал дүрлэлтэн ийм гоё тийм гоё passionлаг ирч хүчтэй энэ байдлаа ингээд бити алдаарай гэдэг тийм. Тэгээд гол нь бас ингээд ер нь л ингээд жоохон анзаарахтай байхад тий ер нь бол тэгээд адалцахгүй гэлтийж гэнэ өөрч нэгцэл алгаа. Тэгээд энэ группийг сонсон хүмүүс маань угаасаа нэг тийм юу хүмүүс юм шиг байна. Маш юм гоё шудраг өөрийн сүзэл бодолтой бие дасан тий тийм хүмүүс бол харагдсан. Тэгээд маш их хүмүүс ингээ өөртөө ингээ татдаг тэр хэрээрээ тэгээд маш юм одоо хүн чанартай хүнлэг хүмүүс байгаа учраас сайн болон муу тиймэрхүү янз бүрийн хүмүүс ингээ өөртөө татдаг хүмүүс байна. Тийм учраас энэ өөрийнхөө 150-нд юу нөх ингээ итгээд өгчөхөд бол ингээд халцахгүй гэдэг чинь. За хамгийн сүүлд нь хэдүүлээ сахиулсан тэнгэрийн мессежийг харъя. За энэ жилдээ санаж бодож авч байвал зохиох сахиулсан тэнгэрийн мессеж юу вэ гэдгийг харъя. За 35-тай ийм картана би төсөөлөн бодох чадвар сайтай тий I am imaginative гэсэн ийм картан. За та бол маш юм одоо original тий ингээ юмыг ингээд инновацлог байдлаар ингээд бодож сэтгэдэг ийм хүн гэдэг чинь. Тэгээд маш ингээ хүнтэй гоё ингээд ойлголцож чаддаг. Тэгээд маш юм одоо өөрийнхөө хүмүүс юм байна л да. Ингээд юу гэдэг тэр ингэх болов тэх болов тий иймэрхүү одоо муу санаалж идэрч чаддаггүй гэх юм уу ийм хүмүүс байна. За тэгээд та болохоор маш юм одоо creative тий юмыг ингээд өөр өнцгөөс нь олж харж чаддаг. Тэг маш олон төрлийн хүмүүстэй ингээд зохицож чаддаг. Ийм учраас энэ одоо ийм creative тий ийм бүтээлч чанараа ингээд ашиглаж чадах юм бол энэ жил маш юм одоо өөр өгөөжтэй жил байх болно гэдэг чинь. Тэг энэ бол ингээд таны хувьд ур чадвар юм шүү тий. Хүн болгонд байдаггүй юм одоо маш чухал юм ур чадвар юм шүү. Хүн болгоо ингээд өөрийнхөө тий юм одоо дүр хэсэгдэхгүй ийм байж чаддгүй хүн юм л ингээд гэр бүлтэйгээ ч юм уу эсвэл өөр нэг найзуудтайгаа өөрөөдөө шал өөр нэг найзтайгаа өөр агаал гэдээ шал нэг өөр агаал нөхөртөө шал өөр агаал ихнэртэйгээ шал өөр агаал ч юм тий. Ийм бидэг ер нь бол тийм учраас ийм хүмүүс ер нь жоохон тийм бүгдэг. Тэгэхээр та нарын хувьд болохоор маш юм одоо ийм учраас энэ чинь бол ингээд та нарын хувьд юу биш те сул тал биш ингээд дав тал бүр ингээд ур чадвар юм шүү гэдэг чинь. Тэгээд энийг ингээд маш гоё яагаад энэ гоё одоо хандлага алдалгүйгээр те гоё хандаад тийм гоё юу байгаад өөдрөг байгаад тэг бусдыг бас ингээд өөрөөхөө байх тэр боломжийг ингээд олгоорой гэдгсэн байна. Тэгээд энэ хүмүүс ялч хүмэд өөрийн гэсэн одоо үзэл бодол өөрийн гэсэн одоо тэр бие даасан байдал маш өндөртэй хүмүүс байна. Тэгээд тийм учраас ингээд хинд одоо дүр хэсгэж чаддгүй те дүр хэсгэгдэх учраас ингээд бусдад ингээд бус хүмүүс ингээд баг ингээд хараад гайхмаар те яаж ингээд энэ групп номер 2 ийм талаад байд юм болоо энэ хүн шиг ингээд байхын сан тий хаач ингээд өөрөөхөө амар олон ингээд хүмүүстэй ингээд аюу сайхан ингээд ойлголцоо явуучих юм яаж юм байд юм болоо гэж баг ингээд гайхдаг байгаа хгүй хүмүүс. Тийм болохоор энэ чадвараа ингээд гоё ингээд ашиглаа тий өөрөөхөө энэ байдлыг гоё ингээд хөлөнд зөвшөөрөөд өөрөөхөө ингээд гоё ингээд байгаарэ тэгжэл ингээд гоё сонсны гэр бүлээ ч ингээд гоё олон тий иймэрхүү гоё хүмүүс байгаа гэдэг чинь За ингээд онцлогон дуулаа. Тэгээд миний бичлэгийг сонсдог, намайг тэмддэг хүмүүстээ маш их баярлалаа. Та нартай маш их хайртай шүү. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцаая. Баярлалаа, баяртай. Тэгээд энэ ондоо 2024 онд зорьсон үндэ бүтээгэж бодож байгаа, мэдрээ гэж бодож байгаа, хийгээд бодож байгаа бүх зүйлсүүдээ гоё ингээд хийгээд
Энэ жилийг гоё өнгөрүүлээрээ. За 3 дугаар группийг сонсох хүмүүс маань уншлагатай тавтамжтай та нар маань энэ эд баялаг гэсэн abundance гэсэн энэ картыг энэ чулуутай сонгосон. Тэгэхээр та нарын маань 2026 ямар хөө байхаар байна вэ гэдгийг харъя. Тэгэхээр энэ болохоор та нар маань сонгосон зураг болохоор юу аахгүй ингээд энэ одоо нарын сар чимшигтэй за тэгээд энэ нөгөө лотос буюу бадамлын ухац центр барьсан. За тэгэхээр айгүй их одоо юм inner work гэж ярьдаг тий. Дотоод ажиллаа айгүй сайн хийсэн хүмүүс байгаа болов уу гэж харагдаж байна. Тийм учраас энэ 2026 тий энэ одоо энэ 2026 онд энэ бүх одоо дотоод ажиллаа хийснийхаа үр дүнг ерөнхийдөө энэ 3D ертөнцийн дээр физик ертөнцийн дээр тий одоо манифест хийсэн бол тэр манифестууд нь маш хурдан биелдэг ч юм уу тий. Иймэрхүү одоо маш юм баялаг ийм жил болохоор бол харагдаж байна. Энерги нь бол бүгдээрээ oracle картнуудаас мэдээлэл авцгаая. За 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань 2026 он ямар яхаа байна вэ? Шудраг байдал. Шудраг байдал гэсэн карт гарч ирсэн байна. Чигнэл ягаан ангийн картад гарч ирж байна. Тэгэхээр аюу тийм 100% өндөртэй хүмүүс бас байж магадгүй санагдтiin. Аюу тийм сүнслэг хүмүүс. Wait гэсэн байна. Хүлээгрээ гэж байна. Одоо ингээд яг хараахан болоогүй байна гэсэн. Арслангийн урд blind гэсэн карт гарч ирсэн байна. За тэгэхээр энэ 2024 онд болохоор ер нь бол юу байна? Юу ч ингэ тодорхой болоогүй байгаа гэсэн. Мэдгүй яагаад юм ямарсан юм мессежэл гарч ирж байна. Тэгээд blind, тэгээд wait, тэгээд энэ бүх одоо тий юунууд одоо хариултууд ингэ чиний дотор байгаа гэсэн иймэрхүү картууд тий гарч ирсэн байгаа хгүй. Тэгээд unknown мэддэхгүй байгаа тий. Ингээд ганц мэдэгдэж байгаа зүйл нь болохоор бараг таал юм шиг. Ингээд loyalty, honesty, self-confidence гэдэг. За тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүсийн бодлохоор 2026 он та нарын маань бүр ингээ явж ингээ төсөөлөөгүй байгаа юм шиг байна. Та нар маань болохоор юу болох вэ? Яах вэ? Тийм одоо трейлерч байхгүй. Ийм одоо нөхцөл байдал бол харагдаж байна. Тэгээд айгуу сонирхолтой ийм групп байна. Маш юм сонин. За тэгээд хүүхдтэй болох хүмүүс байж магадгүй. Тийм хүүхэд хүлээжсэн хүмүүс байж магадгүй тийм. Тэгээ ер нь л одоо ингээд юу нэг яах юм бол гэд тийм энэ 2025 онд эсвэл ингээд юу яасан одоо бодож исэн бүх зүйл ингээд нуурж унсан хүмүүс байж магадгүй байна. Тэгээ одоо ингээд бүр ингээд би одоо яах юм бол ийх юм бол гэдэг тийм бодсон. Би одоо хинд итгэх юм, хинээс асуух юм гэдэг ингээд бодож байгаа ч юм шиг юм нэргүүл харагдаж байна. Anyway, хэрвээ ингээд би үгүй амьдрал амар сайн мэдж байгаа юм бол нөгөө группээ сонгоорой. За энэ групп бол юм бэ шүү. Tarot card-наас мэдээлэл авцгаая. За энэ 2026 он 3 дугаар группийн манайд ямар нэрвтэй жил болохоор байна вэ?
За нэг дотоод ажил амар хийсэн гэдсэн чи ер нь жоохон эсэргээр байсан юм шиг байна. Жоохон ер нь нэлийн одоо дотоод руугаа өнгөх цаг хугацаа юм шиг байна. За энэ болохоор тийм лээс юм байна л да. Ер нь жоохон ингээд агүй их ингээд эд материалын зүйл дээр аюу их анхаардаг байсан хүмүүс юм шиг байна. Энэ группыг сонгох хүмүүс маань. Тэгээд энэ жил болохоор хорвоочны цаанаасаа ингээд гэж одоо ингээд боллоо тий. Ер нь жоохон одоо жоохон ингээд өөрлөг өнгөөвөл яасан юм бэ гэж байгаа юм шиг. Ийм нэр бол харагдаж байна. Тэгээд бас ингээд та нарын хувьд ингээд амьдрал нь ингээд юу гэдэг ер нь жоохон ингээд гатцсан байгаа нэрэг аюу их байгаа хүмүүс яаж магадгүй гэж. Тэгээд энэ нь болохоор цаанаасаа угаасаа ингээд бас ингээд гацаагаа зогсоогоод байгаа гэдээ бол харагдаж байна бас. Яг ингээд та нарыг ингээд өөрсдөө чи ингээд хариултыг ингээд олуулах гэх юм уу? Ер нь жоохон ингээд ганцаараа бай. Тэ? Ганцаараа байцуур өөрийнхөө дотроос ингээд юмны учрыг ингээд олж суур, өөртөө байцуур гэж байгаа юм шиг тий. Тэгээ энэ жил эмэгтэй хүмүүсийн хувьд ингээд жирэмсэн болох хүмүүс бас маш их байж магадгүй. Тэгээ жирэмсэн болоод хүүхэд гаргахаар хүн ингээд нэг ганцаараа тэр байдаг шүү дээ тий. Ганцаараа байгаад байдаг. Тийм ер нь жоохон тэрнээс бусдаар л ингээд айгүй ажил мэж тэгээд явдаг ч юм уу тий. Тийм жил болохоор та нарын хувьд нэлээд тийм одоо яг ингээд би хин дээ миний гэрэл юу юм тийм өөртөө аюу тийм хань алдгаа нэр харагдаж байна. Өөрийнхөө дотроос гэрлийг болж байгаа. Яг 90 50 чинь хүмүүс байгаа л да. Тэд нар ингээд таныг ингээд яг сайн ингээд ойлгохгүй байгаа юм шиг санагдал. Тэг ингээд бутаас ингээд асуул яриад үгүй би яг юм мэдрээд байна ингээд байна тэгээд байна гэхээр ингээд нөгөө хүмүүс чинь ингээд чи бүцүүлчил ингээд зүгээр байгаа штэ яасан юм бэ гэдэг ингээд ойлгохгүй байгаа юм шиг тий. Тэгээд энийг ингээд угаасаа бас ингээд тэр хүмүүс ч ингээд бас ингээд ойлгохгүй яг л ингээд та ингээд өөрийнхөө дотроос нэг ухаж гаргах зүйлсүүд байгаа байхгүй юу. За нэг иймэрхүү зүйлсүүд бол болох нэ. За тэгээд ажил карьер мөнгө санхүүгийн хувьд бол бас ингээд тий боломжийн тий та энэ группыг сонгосон хүмүүсийн манад бас нэлээд одоо ингээд санхүүгийн эрхчлөөнд тентэр хүрсэн хүмүүс байж магадгүй харагдаж байна. Тийм хүн л ерөнхийдөө одоо дараагийн зүйлсээ бодно шүү дээ. Тэгэхгүй ингээд өнөө маргаа шахаад талах тий хоолны мөнгөийг олоогүй байгаа хүн бол юун тэр өөрийнхөө гэрлийг олох би юу юм би яах юм гэдгийнхаа учрыг бодно гэдэг бол нэлээд жоохон хэцүү шүү дээ. Нэлээд одоо юм суур санхүүгийн эрхчлөөнд хүрсэн ийм хүмүүс маань байгуул харагдаж байна. Тэгээ ингээд боли бүтээ гэж бодож исэн бүх зүйлээ ингээ ерөнхийдөө бүтээгээд ингээ зохицуулсан боловч нэг юм дотор ингээ жоохон дутуу байгаа юм шиг ийм мэдрэгдэж байгаа. Ер нь жоохон сүнслэг сэрэлтний хэлэх гээд байгаа гэж хэлж болохоор ийм хүмүүс бол харагдаж байна. За энэ жил таны маань хувьд ямар чаленж одоо даваа гарч ирэх вэ гэдгийг харъя. 3-р группыг сонгосон хүмүүс маань энэ 2024 онд ямар чаленж гарч вэ? За тийм ээ өөрийнхөө эмгтэй нэрхтэй холбогдно. Зүүн сонгоос сонсож сурнаа. Хорвоочны зүйлийг даатгаж сурнаа. Болох байлгүй дээ гэж хайж сурнаа. Тийм тэгээд аюу их нөгөө нэг ийж болоод гэртээ байх хүмүүс бас байж магадгүй. Тийм эмгтэй хүмүүсийн хувьд эрэгтэй хүмүүсийн хувьд бас тийм байж болно шүү дээ. Техникийн ажил хийгээд өөрөө гэр орон хүүхдүүдэд харах цаг хугацаа ирдэг ч юм уу. Энд одоо ингэ гэртээ байх те зүгээр хоолыг хүүхд харах ч юм уу тийм гэр зэвэрлэх ч юм уу энэ зүйлсүүдээс ингээд амьдралын цаашаалыг авах. За энэ цаг хугацааг бас ингээд юу тийм өөрөө өөртөө өнгөрүүлэх тий өөрийгөө хайрлах сурах. Маш гоё ингээд хамтдаа хоол хийгээд гэрийнхээ дайлгын сан гэж бүр ингээд боддог болох хэмжээний тий тийм ингээд өөрийгөө хайрлаа гаргаж байна. Энэ жоо ингээд хоол хийх дургу байсан хүн ч юм уу да зөвөр би ингээд жишээ ярьж байгаа шүү дээ. Ингээд хоол хийхгүй за яах юм бэ би нэг хоол мал хийх дургүй гэд нөгөө партнертай даатгадаг байсан ч юм уу. Тэнгүүд энэ жил болохоор да хоол хийх чи ямар гоё юм бэ хүн ингээд гоё амттай хоол хийж өгөөд ингээд нөгөө нэг ингээд идэж цуугцаа харах гэдэг чинь бас амьдралын ямар нэг гоё таашаал байсан юм бэ те. Зүгээр ингээд гадуур хоол те ингээд үнтэй ресторанад идэх биш хүн өөрийнхөө хайртай хүмүүсийг ингээд уурчаа те тэднэртэй ингээд
сэтгэлээ шингээсэн хоолоо хийж өгнө гэдэг чи өөрөө одоо ямар гоё юм тансаглал байсан бэ гэдэг ингээд ойлгож байгаа юм шиг тий. Ингээд эд баялаг, баян чинэлэг байдаг гэдэг байдал гэдэг чинь бас тий хамгийн одоо үнэтэй ресторанд хамгийн үнэтэй стейкийг идэх бас биш юм байна. Өөрийнхөө тий ингээд гэрт ингээд байгаа энэ материалуудаараа сэтгэлээ шингээсэн хоол гэдэг чинь ямар гоё амттай юм бэ гэдгийг ингээд мэдэрч байгаа. Ийм энерги харагдаж байна. Маш юм одоо амьдралын юм жижиг зүйлсээс ингээд таашаалыг авч сурж байгаа. Тэг өмнө ингээд ер нь жоохон материаллог хүмүүс байсан байж магадгүй харагдаж байна ер нь. Тэгээ тэр байдал нь ингээд нэлээд ингээд юу яаж байгаа. Баланслагдж байгаа тийм. Ийм байна. Ер нь жоохон ингээд хүүхэд эмэгтэй хүн байсан мөлий ингээд жоохон хүүхэдтэй болохгүй гэж боддог ч юм уу. Хүнтэй суухгүй гэж боддог ч юм уу. Ер нь жоохон ингээд зарим хүмүүс юм шүү дээ ингээд хүүхдээ хараад гэртээ суун гэхээр жоохон төсөөлөлдөө гэж юм тий. За тийм байна. За энэ жил ирж байгаа Аз нь юу вэ? За StarCraft. За Knight of Cups, Amber карт болж байна. За Justice карт гарч ирсэн. Өмнөх групп дээр бас яг энэ нүдэн дээр Justice карт гарч ирсэн. За та нар маань бас 20 дугаар группыг сонгохыг хүсэж идсэн байж магадгүй. За тийм бас хэрэгтэй мэдээлэл байсан байж магадгүй шүү. За тэгэхээр та нарын маань Аз гэх юм бол бүр ингээд маш гоё юм гэр бүлийн амьдрал хүсэж исэн хүмүүс байж магадгүй гэж байна. Одоо би түрүүнээс ажиглагдав хүүхэд гэр бүл хоол унд гэж яриад явчлаа тий. Тийм тэгэхээр яалч юу тийм байна. Хүүхэдтэй болъё гэж бодож исэн юм. Тийм хүмүүс байж магадгүй гэж байна. Энэ дээр ч гэсэндээ нар сар 2 аваад байгаа хгүй. Тэгэхээр ингээд нэг тийм амьдралын ханаа олдмол олъё гэж бодож исэн хүмүүс ч юм уу тий. Амьдралын ханаа олцсон байгаа хүмүүс нь хүүхэдтэй олъё, гэр бүлтэй олъё, гэр орон ер нь жоохон нэлээд юм дотоод зүйлсүүд хийж байгаа гэж байна. Энэ группийн хүмүүс болохоор нэлээд одоо юм ажил карьерийн хувьд ингээд болцсон, баталгаажсан ч юм уу тий. Тэгээ одоо нэг тийм илүү юм одоо хувийн тий юм сэтгэл зүрхний иймэрхүү зүйлсүүд дээр ажиллаж байгаа. Тэгээд иймэрхүү одоо төрлийн одоо маш гоё юм хостой болъё гэж бодож байсан хүмүүс хостой болох нь тий саяны хэлсэнчлэн энэ гоё зүйлсүүд бол гарч ирэх нэ. Тэгээд хэрвээ ингээд юу ая гэж бодож байсан бол одоо байгаа харилцаатай хүн байгаа л тий тэр хүнтэй харилцаа албасны болгож байгаа ч юм уу. Маш гоё юм романтик жил болох нэ гэж бол харагдаж байна. Тэгээд түүний ингээд амар тийм жижиг саж тий жижигхэн мөртлөө ингээд одоо айгуу гоё юм хүний сэтгэлийг дүүргдэг зүйлсүүд байдаг шүү дээ. Маш гоё юм тийм гоё шоколад, дуртай шоколад энэ бариад ирдэг ч юм уу тийм гоё жижигхэн зүйлсүүдээс ингээд гоё сэтгэл ханамжийг авч байгаа. Тэгээ маш гоё юм том хүслийн биелж байгаа. Ийм хүмүүс л харагдаж байна. Ер нь бол энэ жил гоё жил болох нэ. Ингээд гоё юм байна. Өөрийнхөө гэрлийг болж байгаа тийм. Ямар хүмүүс харагдаж байна. Тэгээ одоогийн нөхцөлд жоохон ингээд жоохон юм dark байж магадгүй харагдаж байна. Жоохон ингээд ганцаарч байгаа ч юм уу тийм нэрэж байгаа харагдсан. Тэгээ яг ингээд дотоод ажиллаа хийж байгаа ч юм уу тийм хүмүүс байгаа юм шүү. Тэгээ яг 2025 оны жилийн хийж байгаа. Тэгээ 2026 оны одоо тий одоо нэг энэ цагаан сараас хойш нэг хавраас эхлүүлээд ингээд гоё болол ерөнхийдөө явах нэ. За энэ жил ямар зөвлөгөө өгөх нь гэдгийг харъя. Энэ жил ямар зөвлөгөө танаас маань хэрэгтэй вэ? За энэ one. За одоо группийн маань ямар зөвлөгөө хэрэгтэй вэ? Five cups. За тэгэхээр юу яана өнгөрснөө тавьж явуулж байгаа хүмүүс биш магадгүй гэж байна. За өнгөрснөө тавьж явуулнаа гэж байна. Тэгээд энэ нөгөө нэг өнгөрснөхийн энергит ингээд зургалтаад ахаар ингээд манифест хийсэн зүйлсүүд ингээд биелэхгүй жоохон юм гацалтанд ороод байгаа удаачраад байгаа юм энерги харагдаж байна. Тэгээ болоогүй зүйлсээ ингээд зүгээр орхицохоо тий үнэхээр болохгүй байсан болохоор ингээд болоогүй байгаа. Тэгээд чиний амьдрал ингээд ардч ингээд шинэ манифест ингээд хүлээгээд хахад айл ингээд болохгүй болцсон нөгөө 4 аяга хараал тий.
тэгээд ямар шаардлагагүй. Тийм. Хүч байгаа зүйл чи өрөөсөө л ингээл эргээл харахад тий уйлга болол эргээд харах чинь ингээ гараад ирчихнэ. Тэгээд маш ойрхон байна гэдэг тийм. Тэгээд өнгөрсөнд болж исэн зүйлсүүдээ одоо нэг сайхан ингээ рефлект хийгээд тий. За юу ингэсэн юм би ийм юм дээр алдаад исэн юм. Ийм юм дээр бас ингэж сурсан байна гэж тий. Ер нь жоохон ингээ сурсан зүйлсээ ингээл бодоол тэгэл хэрэггүй зүйлсүүдээ тий. Бүгднийг ингээл тавьж явуулаад тэгэхэд ингээл юмс ингээл араас ингээл хурдурд ингээ болоо явчихнаа. Одоо ингээ уусаа морь жил ирж байгаа тий. Одоогийн тийм мэддэхгүй байгаа жоо ингээ хүнд байгаа энэ энергиуд маш гоё ингээ хурдан тавираад явчихнаа. Тийм учраас битээ санаа зовоо гэж байна. За 3 группийн ханд маань энэ жил ямар сахиусны мессежүүд хэрэгтэй байна вэ гэдэгт л харцгаая. Энэ жил юу н санаж явах санаж явж ивэл хэрэгтэй мессеж. I'm inspiring гинэ. За тэгэхээр би бол ингээд бусдыг ингээд одоо inspire хийдэг, зоригжуулдаг, урамшуулдаг одоо юу гэдэг хутгатай үг байна. За та болохоор маш юм одоо бүтээлч нэрхтэй тий. Тэгээд амжилтанд хүрэх маш юм одоо өндөр потенциалтай юм хүн. Тэгээд таны одоо төсөөлөл бодол төсөөлөх одоо бэлгийн мэлмэг юм уу тий. Тэр чинь маш гоё юм хурц болж байна. Маш юм одоо юмыг төсөөлж бодож чаддаг. Тэгээд одоо манифестийн чадвар маш өндөртэй болж байгаа юм байдал ингээ харагдаж байна. Тийм учраас тийм ингээд өөрийнхөө ингээд дотроос ингээд тий таны ингээд гоё асаадаг тий гэрэлтүүлдэг өөрийнхөө доторх гэрлээс ингээд гарч ирж байгаа санаануудыг амьдралдаа ингээд гоё ингээд хэрэгжүүлээрээ тий тэрийг ингээд гоё бусдаа ингээд хуваалцаарай. Тэгэх юм бол ингээд энэ зүйлсүүд чинь маш юм одоо үнцэнтэй зүйл чинь ингээд болох болно шүү гэдэг тийм. Тэгээ маш их юм одоо юу жоохон ингээд сэтгэл гутралын нэр байгаад байгаа юм болов уу гэж гарч ирж байна. Тэгээ сахиусны мессеж гэсэндээ ингээд одоо inspiring тий таны ингээд зоригжуулж байгаа, урамшуулж байгаа юм мессеж гарч ирж байгаа учраас гоё ингээд гоё зүйлсүүд ингээд бодож мөрөөдөрөө тий өнгөрсөнд болж исэн муухай зүйлсүүдэд бодохоос илүү маш гоё зүйлсүүд ингээд бодоод тий таныг ингээд гоё оронд нь ингээд таныг гоё ингээд хөгтөөдөг одоо нүдий чинь баясгадаг тий тэр зүйлсүүд ингээд харж өнгөрүүлээрээ тэгэхэд бол энэ цаг хугацаа ингээд гоё ингээд өнгөрчнөө тий тэгээд сайхан моржил ширэнтэй тэгээд ингээд бүх зүйл ингээд сайхан болно гэж байна. Тэгээ одоо ингээд мэдгэсгүй байлаа гэд болохгүй гэсэн үг бол ингээд биш ээ гэсэн юм мессеж орж ирж байна. За тэгээд та нар манай уншлага ингээд дууслаа. Тэгээд та нарт аз жаргал амжилт хүсье. Ирэх ондоо тийм энэ ондоо 2026 ондоо бодож санаж байгаа бүх зүйлсээ гоё хийж бүтээгээд гоё амар амгалан тайван аз жаргалтай тий ийм гоё одоо жилиг өнгөрүүлэхийг бол ингээд хүсье. Тэгээ намайг үздэг сонсдог бүх хүмүүстээ маш их баярлалаа. Та нартай маш их хайртай шүү. Тэгээ дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа. Баяртай.